What it is. What it is. За юу цаана манайхаа Crypto-Poging-ийн шинэ эпизодыг эхэлж байна. Тэгээ яг одоо үзээ сууж байгаа та бүхэндээ энэ өдрийн эсвэл оройн мэндийг хүргье. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид нар юу ярих гэж бодсон бэ гэхлээр ойрд ер нь 2-7 хоног баг яриаг бах те. Юу үлээ тэр нь Poging зоостой дугаар байгаа шүү манайхаа. Юу лээ. Энэ юу солиороод байгаа болгоо сайхан бичлэг оруулчаад. Ихэг амар Tesla те. Тэгэхээр та бүхэн дуустал үзээрэй. Яг гэвэл энэ удаагийн дугаарт Poging зоос маань зарлагдах байгаа шүү. Тэгэхээр сүүлийн хэдэн эпизод хэдэн ч гэжтэй яг манай сүүлийн эпизодыг үзсэн бол тэр чинь сүүлийнх биш үлээ Halloween special хийсэн байгаа те. Halloween special-ээс Монголын нийтийн юм шиг даана орсон те. Тэгээд бид нар яг нэг байнгын series те зах зээл инээтрээ гэж крипто ярьдаг байсан болохоор яг нэг удаа нэг фан байдлаар те мэдээлэл хүргэх байдлаар тэгээд тэрийг жоох entertainment-тэй холбоотой болгоё гэсэн байдлаар Halloween special видео оруулсан байгаа. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Үзэг байх юм бол оргил анхудаа бичлэгэн дээр орсон. Харин тийм те. Арай нөгөө буудаад идэг нөхөр чи манай хүслэн байгаа. Баг өмсөн те. Тэгээд entertainment талаасаа ч гэсэн та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд та нар үзег байх юм бол энэ үеийн төгсгөлд ороод үзээрэй. Тэгээд нэр entertainment гэснээс манай инхэд өнөөдөр нэг entertainment-ийн ерөнхийдөө нэг тиймэрхүү юм болж өнгөрсөн байгаа. Тэрнийхээ талаар хуваалцмаар байна. Яг компьютер суулгаж ажиллаж ирсэн чинь манай нэг найз залгаад ажилтаа штэ яасан бэ гэдгсэн чинь хөшөө мань чамд амар гоё нийлэх гэдэг чи юу яриад байгаа юм гинэ. Яасан гэж хөшөө гэл. TerraSwap-аар Orion гарчиж 1 центээр зарж ийн гэж авдیں۔ Нөгөөд чинь $1 гарантай зоос штэ. Тэнгүү тэр чинь 1 центээр авах юм бол 100 гараа гэсэн чинь. Тийм үг гэл яг үний юм уу чи худлаа зоос аваад авах гэдэг гэсэн чинь. Үгүй лого могон яг мөн байна. Manchester хідээр аваад зөндөө мөнгөөр аваад ашиг хийчлээ юм бишлээ. Тэгээ би Walton бэлэн мөнгө байдгүй. Тэгээд нэг жоохон бэлэн байсан луна монанаасаа зарж ирсэн нэг 2500 700-аар аваа наачдаг байхгүй. Тэгсэн чи хавж болдог зарж болдгоо тэгээ амар. Тэгээ тэр гэхдээ тэр нэг Orion-ийн жинхэнэ зоос нь байж байгааз тэгээд нэг сая нэг TerraSwap-тэй нэг жоохон асуудал гараад тэр мөрийн ингээд нэг түрхэндээ пост хийсэн байгаа юм. Ямар ч байсан нэг TerraSwap дээр асуудал гарсан байгаа юм байлээ. Тэгээд TerraSwap дээрээс хамаагүй зоос юусаа авч болохгүй. Тэгээ яг баталгаатай ер нь өмнө зүг зооснууд нь бол илүүтэйгээр хурдан нөгөө Terra Station дээрээ яг нөгөө whitelist болоод гарч ирж байгаа болохоор хайхаар гарч ирж байгаа шүү дээ. Одоо жишээ нь Terra-гийн яг үндсэн зооснууд тийм болохоор тэрэн дээрээ жоохон анхаарах хэрэгтэй юм байл юм манайхаа. Тийм болоо юм болсон. Тийм марзан юм болсон. Тэгээд тиймэрхүү юм болсон та бүхэн ч гэсэндээ болгоомжтой байгаарай гэж хүсэж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ 7 хоногт болсон том мэдээнүүдээс хайлталт дуртай явчих те. Grayscale гэдэг том digital asset одоо хөрөнгийн компани байдаг те. Grayscale ямар мэдээ гарсан бэ гэхлээр Luna, Terra Luna, тэгээд Avalanche-ийн Avex хоёр crypto value-ийг ерөнхийдөө өөрсдийнхөө хөрөнгө оруулах одоо санд байдаг зооснууд дээр нэмэх тийм шийдвэр гаргах гэж байгаа, бодолцож байгаа гэсэн тийм мэдээ гарсан байгаа. Уус нэмчих واخ уу? Би бол нэмчих нь ахлах гэж бодсон. Тэгээд Grayscale маань болохоор одоогоор $44 тэрбум manage хийдэг. Тэгээд нэлээд томдоо орох дижитал хөрөнгийн менежментийн компаниудын ерөнхийдөө нэг нь байгаа тийм. Ер нь хамгийн их биткойнтэй фанд баг. Тийм. Тэгээд Bitcoin, Ethereum, Litecoin, XRP нэтрэг тийм. Тэгээд XRP гэснээр дараагаар нь ярихад Arlington Capital гэдэг Arlington XRP Capital гэдэг компани байдаг. Тэгэхээр тэд нар саяхан шинэ мэдээ гарсан. Чи тэрийг сонссноо нэрээ өчигдөрхөн гарсан байсан. Anchor Protocol yield нэгж байгаа гэсэн мэдээ гарсан байлаа. Бүрөө. Arlington Capital ч угаасаа юуны Terra-гийн анхны хөрөнгө оруулагчтай нэг. Тэгээд юунтэй Dakota цуг ярилцлага өгсөн байсан. Айгу cool guy гэдэг юм таашсан. 2018 оноос хойш бид энэ project итгэдэг байсан. Тэгээд Mirror Protocol, Synthetic Asset-ууд нэмж гаргасан байгаа. Orion Money тэгээд сүүл угаасаа Terra дээр зөндөө айгу сайн төслүүд гарч байгаатай холбогдуулаад бид нар ч гэсэндээ одоо ийшээ хөрөнгө оруулахад бэлэн байна. Тиймэрхүү маягийн юм хэлээд. Тэгээд энэ яг юуны зориултаа вэ гэхлээр одоо крипто сонирхдаггүй хүмүүс байгаа шүү дээ тий. Одоо чип төрөөс өөр хүмүүс байгаас манай имэж юм уу тий. Юутай одоо Anchor Protocol-ын 20% одоо saving хадгаламжийн хүүг авахыг хүсмээр байх юм бол эдний одоо гаргаж байгаа Anchor Yield Protocol Fund буюу санд хөрөнгө оруулаад оролцоод тэгээд 20% хүүг хүртэх боломжтой болж байгаа юм байлээ. Алж гинэ нэрээ. Дуудан дэш бүр ярих юм байхгүй. Угаасаа бүр дэндүү болж. Сайн all time high хийсэн 52 болсон. Одоо нэг 49 гарантай байгаа тий. За тэгээ дараагаар нь болохоор Нью-Йоркийн шинэхэн томилогдсон Eric Adams гэж хүн байгаа. Шинэ хотын дараагаар томилогдсон байгаа. Тэр хүн яасан бэ гэхлээр эхнийхээ 3 цалин гэжтэй те paycheck-ийг ерөнхийдөө биткойноор авъя гэсэн мэдээ гаргасан байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхлээр Майамигийн хотын дарга
Francis Suarez гэх хүн байдаг те ерөнхийдөө биткойны айгу ambassador гэж ярьдаг те төлөөлж айгу сайн амтай байдаг. Тэр хүн маань болохоор хинд хариулт өгсөн юм байна. Pomp гэдэг нэлийн нэртэй YouTuber байдаг шүү дээ. Pompiano podcast гэх те. Тэр болохоор Twitter дээр ийм tweet гаргасан юм билээ. Who's gonna be the next politician to take their salary in Bitcoin or crypto гэх те. Дараагийн одоо улс төрчдийн хамгийн ихэнд одоо криптогоор цалингаа авч эхлэх хүн хин бэ гэд tweet хийсэн юм л да жиргсэн байна. Тэгсэн чинь тэрэнд Francis Suarez хариулаад 2 дахь өдөр болсон юм байна. Би дараагийн paycheck-ээр биткойн авахд бэлэн байна гэд жиргсэн чинь 4 дахь өдөр буюу өчигдөр шинэхэн томилогдсон Нью-Йоркийн хотын дарга би тэгвэл дараагийнхаа 3 paycheck-ийг биткойноор авъя гэж мэдээ гаргасан байлаа. За тэгвэл би дараагийнхаа 4-ийг биткойноор авах шийдлээ. Шүү. Хоёулаа цалингүй шүү дээ. Нэр идэв шүү дээ. Цалинтай болохоор буруу юм чинь те. За нэг тиймэрхүү энэ ерөөхдөө мэдээнүүдээс дурдаад явах юм бол тэгээ хамгийн юу сонирхолтой нь бас юу байсан бэ гэхлээр дараагаар нэг сониос ярих манай энд амьдардаг Америкт амьдардаг Монгол залуугийн талаар нэг таньдаг хүнээсээ сонссон байгаа. Тэгэхээр энэний талаар бас хальт хэрэг гэж бодлоо л доо. Нэрийг нь Буяа гэдэг юм байна. Тэгээд яасан гэхээр энд байдаг гадаад бизнес партнертайгаа нийлээд coin гаргаж байгаа юм байна. За. Тийм. Аюу сонирхолтой миний сонирхлыг аюу их татлаа. Тэгэхээр яасан гэсэн чинь энэ гадаад зах зээл рүү чиглэсэн. Ерөнхийдөө Африкт төвлөрсөн project юм байна л да. Тэгээд нэр нь болохоор Majestic Coin гэдэг нэртэй. MJT Coin гэдэг хайх юм бол вебсайт нь байлаа. Yes your majesty. Thank you. Хальт сонирхоод үзлээ л дээ вебсайт нь тэрийн тэгсэн чинь ерөнхийдөө Африкийн ерөнхийдөө хойд буюу өмнөд баруун Африк ерөнхийдөө газрын баялаг ихтэй тиймэрхүү улс юм байна. Африк чинь өөрсдөө алт мөнгө ихтэй те. Одоо тэгээд одоо нүүрс юу гэдэг үн тэтгэл те. Тэр чигээрээ ерөнхийдөө айгүй их олзуу штэ гэх юм уу те. Тийм улс орн байд юм байна. Тэгээд юугаар сонирхолтой санагдсан гэхлээр гаргаж байгаа coin болохоор backed by physical asset буюу ард нь яг бодит зүйлс байж гин те. Тэрнтэйгээ тэгж ярьж штэ те. Ард нь үгүйс яг бодиттой юм байж гин. Тэгээ гарт баригддаг одоо юу байна гэсэн үг юм байна л да. Тэгээ түүхийд бараа бүтээгдэхүүн байна гэсэн санаа хэлж байна те. Тийм. Тэр нь араас нь ингэ төсч өгж байгаа. Тэрүүгээрээ ерөнхийдөө онцлог гэх юм уу да. Тэгээд энэ дээрээс нэмээд stake их functionтай гар утасны wallet-тай байна. Тэгээд цаашдаа болохоор debit card нэвтрүүлнэ гэж байна. Тэгээд дээр нь болохоор шатаах functionтай fixed supply-тай буюу шатгаач гэсэн юм шүү. Харин надад бас тэгж жоохон санагдсан. Тэгээд тэрийг 3 сар үлээ 6 сар болгон шатааж ийн. Шатаах тийм аваад оо. Тийм худалдаж аваад шатаах тийм механизмтай гэж ярьж илээ. Тэгээд supply нь болохоор яг 10 тэрбум гэлүүдээ 10 сая жил айгу олон нөлттэй. Тиймэрхүү зоосон байдаг шүү дээ. Тийм 10 тэрбум гэсэн мөч бүр 15 нөлттэй юм билээ. Тийм би 10 тэрбумч гайгүй. Тэгээ та нар вебсайт дээр нь ороод харах юм бол өөрөөсөө ороод харах бах. Тэгээд Binance Smart Chain дээр гаргаж байгаа юм байна. Энэний дараагаар болохоор би вебсайтын roadmap дээр нь харлаа л да бас. Гэсэн чи юу байсан гэж. За. Roadmap дээр нь 12 сард одоо 2021 оны 12 сард public listing in Mongolia гэж байна. Монголын юу хийх гэж байгаа гэж хэлж байна. Тийм, Монголын юун дээр exchange дээр гаргаж байгаа гэж байна. Тэгээ 12 сард бас public listing in multiple DEX-үүд л гэж байна л да. Өөр DEX-үүд дээр бас ерөнхийдөө нээлттэй хийх гэж байгаа юм байна 12 сард. Монгол гэхдээ энэ нөгөө crypto regulation хийх буюу одоо нэг хуулийн зохицуулт хийхтэй холбоотойгоор энэ шин төслүүд ингэж хамаагүй бас мөнгө осгодог нь бас нэлийн буурах гэж харагдаад байгаа тийм. Гэхдээ энэ төсөл чинь болохоор Африкийн төсөл шүү дээ. Тийм, Африкаас гаралтай ерөнхийдөө Африк төвлөрсөн тим төсөл юм байна. Тэгээд би бас дараа нь бас багийнхан талаар сонирхлоо л доо. Тэгсэн чинь ерөнхийдөө Буяа гэд манай хүн болохоор одоо тех тал дээр те IT хэсгийг нь хариуцаад ерөнхийдөө хөгжүүлээд байгаа тим залуу байна. Тэгээ нэг ийм Монгол залуу байна. Вебсайт дээр нь бас орсон байна. Тэгээд гадаад төсөлтөөр Америкаас хэрэгжүүлээд ажиллаад явж байгаа нь бас их сонирхолтой санагдлаа. Энэ дээр нэмээд бас яаж ийм төсөлд оролцсон бэ те оролцохоор болсон нэг сонирхолтой санагдлаа миний хувьд бол. Яг нь юуны Монгол залуучуудаас гадаадын зөвхөн нөгөө өөрсдийнхөө койныг гаргахаас гадна гадаадын төслүүд дээр оролцож байгаа нь бас нэг талаас айгүй аваа штэ тий. Бид нар бас дэлхийд бас өөрсдийнхөө ур чадвараараа хүрч ийн тий. Монголд далаад гарцгүй ороо учраас бид нар яг энэ IT-ийн мэдлэгээр технологийн ноу хаваараа бид нар дэлхийд тэргүүлээд энэ төрлийн үйлчлэгнүүдийг үзүүлээ тий. Software as a service гэж ярьдаг тий. Иймэрхүү үйлчлэгнүүдийг үзүүлээд явах юм бол ер нь нэлээд амжилт олох боломж байгаа хаа. Тэгээд Африкас гэхдээ нэг олон койнууд байхгүй тий. Би л Африкас ер нь нэг зоос сонсож байгаагүй. Elon Musk л ерөөхдөө Африктэй нэлээд холбоотой байдаг шүү дээ тий. South Africa та. Twitter-ийн Jack Dorsey тэгээд Cardano-гийн Charles Hoskinson бас Африк юм хийн Африкийн банкнуудтай хамтан гэдээ бас ярьдаг. Тэгээ яг юм яриа байсан. Олон хүмүүсийн үдж байгаагаар бол яг Африк бол дараагийн технологи магадгүй бүүн байж магадгүй бусад дэлхийн бусад нөгөө орнуудаас илүү хоцорсон учраас
нэвтэрчих юм бол ингээд те өсөх магадгүй тэндээс гарч ирэх тийм одоо value гэж ярьдаг те дараагийн тийм үн цэнийг бий болгох тийм улс орон одоо төв байж магадгүй те Африк айгаа олон орн байгаа шүү дээ. Тийм болохоор тэр талаар бол яг хуу Африкийн зооснуудыг явж магадгүй энэ гэсний тиймэрдүү хардтууд байгаа. Гэхдээ яг үнийг хэлэхэд бол одоо бүр баруун зөнгөө мэдэхгүй байна. Тийм. Яаж хөгжүүлэлт хийх нь те тэр хүмүүстэй яаж харьцах нь баг ихэнх хүмүүс нь багны аккаунт байхгүй те. Тим хүмүүсийг яаж coin руу оруулах уу? Яаж тэрийг хялбар болох уу гэдэг асуудал байгаа. Амарчлах уу? Угаасаа банкны систем байхгүй. Угаасаа крипто ч төвлөрсөн бус гэж явдаг учраас тэрийг яаж нийлүүлэх нь айгүй чухал байна. Хоёул яг дээр нэг вебсайтыг хамт харж явах тэр юу байсан те. Оролцсон улсууд нь айгүй тийм одоо Африкта нэлээ нэр хүнтэй. Тийм нөлөө бүхий улсууд байлаа. Улсууд тий. Би ямар сандаа нөгөө жок болгоод наач юусоо олигархуудын зоосон гэдэг тий. Тий. Тэр нэг конференс болж байгаа юм билээ. Дубайд байсан бах тий. Одоо 11 сарын сүүлээр нэг конференс болж байгаа юм билээ. Тэнд болохоор Африкийн нэлээд том нөлөө бүхий одоо улсын дарга ч юм уу тий. Засаглалд оролцдог том нэртэй хүмүүс ерөнхийдөө дунд нь явж илээ. Тэгээд юу болж таарах юм байгаа. Тэгээд та нар хүсвэл цааш нь өөртөө сонирхоод үзэн бизээ. Тийм ээ. Монголын exchange дээр яг гарах юм бол хүмүүс бас худалдаж авах боломж гарах юм байна л да. Ер нь бол яг нөгөө exchange дээр гарсан зоосууд бас хөрхөн уурчаад тэгээ нэг юм фомороод байгаа байхгүй. Миний бодлоор яг уу чи 5 зоосон дээр 10 зоосон дээр мөнгө хийж болно. Тэгэл нэг мөчтөр нь алддаг л байхгүй. Тэгэхээр тийм болохоор хамаг мөнгөөрөө ямар нэгэн зоос руу одоо чинь хөрөнгө оруулалт хийх бол айгүй аюултай. Тэгээд ямар нэгэн байдлаар мөнгөө нугалцуусууд бол ашиг авах хэрэгтэй. Тэгээд нэлээд одоо бүр хэдэн тэрбумаар үнэлэгдэх тэрбум гарны одоо market cap-тай болсон Монгол төслийг анх exchange дээр гарахт нь худалдаж авсан бол би бол шууд ашиг аавал гэж санал болгон шууд хэлэхэд ягаад гэвэл тэрийг нэг бариад их шаардлага байхгүй. Одоо Монгол хүн мэдээж Монгол төслөө дэмжиж байгааг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө хувийн санхүүг болон гэр бүлийнхаа санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй манайхаа. Тэгээд ер нь бол тийм шүү дээ. Монголын одоо GDP ч айгүй бага байхгүй юу? За би энэ буруу тоо хэлж магадгүй шүү. Миний бодлоор 20 тэрбум доллартай гэж би санаад байна. Тэнгүүд чи одоо Монголын зооснууд нийлээд 3 тэрбум доллар 3-4 тэрбум долларын үнэлгээтэй болчихар чинь баг юу вэ те GDP-ийн баг хэдүүртэй тэнцвүүц одоо хэмжээний хөрөнгийг одоо зоосноор эргэлдүүлж байна гэсэн болчихж байгаа байхгүй. Гэхдээ 2 тэрбумын долларын зоос байхаараа тэнд ингээ 2 тэрбум долларын ингээд яг явж ийн гэсэн үг бас биш. Одоо тэр чинь айгүй хийсвэр байхгүй. Ягаад гэвэл хүн зараал хэлэх юм бол тэр чинь ингээд унчин штэ. Тал нь унчингууд 1 тэрбум долларын market cap байхгүй болчихсон. Гэхдээ тэр чинь 1 тэрбум доллар ингээд алга болсон гэсэн үг бас биш байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ үнэлгээний юмнууд бол зарим талаас бол хийсвэр ягаад гэвэл энэ нэг абстракт гэж ярьдаг тийм. Тэгэхээр тийм зүйлүүд байгааг ойлгоорой. Яг цааталт нь одоо жишээ нь яг бодтой нөгөө юу гэдэг нь тоосон моосгч гэдэг юм уу одоо нэг тийм бэлэн бүтээгдэхүүн байхгүй шүү дээ. Тийм болохоор нэг талаас айгүй эрсдэлтэй тэгээд үний хувьд бол нэлээд савлгаа ихтэй. Тэгэнгүүт бас зарим улсууд болохоор шүү дээ. Тийм ээ тийм 20 хүрэх юм шүү дээ. Жийс. За тэгэхээр би хамгийн сүүлийн ярьж тийм тэгэнгүүт ингэж бодоод байгаа байхгүй юу. За тэгвэл зоосоо ерөнхийдөө үнцэнтэй байлгахын тулд алт нэг юм хийчий. Тэгээ одоо чинь зис хийчий, тэнгүүтээ алт хийчий, нүүрс хийчий гэж яриад байгаа. Гэхдээ тэр ч гэсэн it doesn't work. Нэгсэндээ тэгж хийгээд амжилт олсон юм зүйл байхгүй. Энэ маань өөрөө технологийн салбар. Тийм болохоор уулаасаа эн чинь үнцэн нь тийм хүний хийсвэр ингээд хэрэглээний дунд орчин бас явж байгаа байхгүй. Давхар яг мэдээж санхүүгийн хэрэгцээтэй орж ирээд хүнд нөгөө мөнгө олох боломжийг өгчөө тэр шундлыг бас ингээд өдөөлж өгж байгаа сэтрээж байгаа дээрээ бас боломжууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр талаас нь бас манайхаа сэтгэл зүйн хувьд бас сайн харж байвал айгу зүгээр гэж бодож байна. За тэгээд түргэн хэлгээ эхлэх үү найз нь. Видео нэлээд удаан болж байгаа учраас за эхлэе. 2 хоног. За би нэгэн сайн хариулж 30 секундын дотор 30 ширхэг төсөл танилцуулъя. За тэгэхээр арай биш юм а 3 ширхэг төсөл. 2 хоногийн өмнө би Moonbeam гэдэг төслийг Token Research Night дээр ярьсан. Тэгээд Token Research Night дээр 5 дахь болгоны өглөө 10 цагаас, Чикагогийн цагаар 4-р орой 9 цагаас, Сан Францискогийн цагаар орой 7 цагаас оролцдог Монгол улсууд байгаа бол ерөнхийдөө сайн мэдж байгаа. Тэгээд энэ минь сонсдог бас энэ Chico тэгээд энэ бусад нэлээд олон крипто сонирхдаг улсуудын айгу буулж байгаа доо зоос нь Moonbeam гэдэг зоос байгаа. Тэгэхээр энэ Moonbeam гэдэг зоос маань ягаад айгу хүмүүс ингэж их буулж байгаад байгаа вэ гэхээр энэ хүү зоос маань Polkadot-ийн power chain дээр гарч байгаа. Гэхдээ нөгөө EVM compatible буюу Ethereum дээр байдаг бүх ингээд нөгөө аппликейшнууд ажиллах боломжтой тийм блокчейн ахгүй. Тэгэхээр ерөөсөө энэ технологи маань өөрөө тийм айгу яг ингээд хүндлэгийн өнцгөөс харах юм бол за энэ ч бодоолох юм шүү. Нөгөө Sushi Swap, Curve тэ юун дээр Aave, Compound, Yearn Finance гэх мэтлийн Ethereum дээр байдаг ингээд өвжид төслүүд чи орж ирээд бодоолох юм шүү гэсэн нэг тийм хүлээлтүүд байгаа даа. Гэхдээ би бас ингээд 4 жил бас крипто ингээд инвест хийгээд явж байхдаа ямар зүйл байдаг вэ гэхээр хит хүмүүсийн яриад байгаа төслүүд дээр нэлээд болгоомжтой байх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр бай нөгөө хэдийн мундаг технологи байж магадгүй ч гэсэн цаатал нөгөө хитрхи хайп яваад иж магадгүй байхгүй. Тэгээ тийм учраас миний хувьд бол яг KuCoin дээр анх гарахт нь Moon River-ыг авсан. Тэр нь болохоор Kusama дээр байдаг өөрсдийнх нь chain. Одоо эдгээр Polkadot дээр гарч байгаа Moonbeam гэх chain гарч байгаа.
Тэгээ Moon River-ийн хувьд бол анх Kusama дээр гарахдаа нийт supply-ийн 30% өгсөн. Тэгээд энэ маань энэхүү технологи маань өөрөө Ethereum дээр хэрэглэгддэг бүх технологиудыг хэрэглэх боломжтой. Remix, Truffle, MetaMask гэдэг. Тэгээд дээрэс нь эдгээр cross-chain integration буюу бусад блокчейнүүдтэй хоорондоо харилцдаг ийм блокчейн гаргана гэж ярьж байгаа. Тэгээ баг нь бол ерөнхийдөө айгуу том 35 хүнтэй. Тэгээд Fuse гэдэг компанид ерөнхийдөө 13 жил ажилласан хүн энэ CEO юм байна. Тэгээд ер нь бол багийнх нь мембрүүд ингээд гүйлгээ сайн харах юм бол баг тал нь өмнө тэр Fuse дээр ажиллаж ирсэн. Тэгээ Polkadot-ийн бас энэ урамшуулах team нэг grant буюу одоо нэг team манайхаар бол одоо баг тэтгэлэг маягийн байдаг. Team тэтгэлгийг бас ингээд урамшууллыг авч ирсэн ийм төсөл байгаа даа. Тэгээ энэхүү төсөл маань саяхан бас эднэр юутай холбогдсон байгаад байгаа гэхээр Mirror гэдэг энэ төслөөр дамжуулаад энэ Mirror тэгээд EWT энэ бүгдийг нь хооронд нь холбосон нэг ийм гүүр гараад ирсэн. За тэнгууд нь Mirror гэдэг төслийг би судалж байгаа. Тэнгууд METR гэдэг өөрсдийн гэсэн зоостой тэр зоосноос 10 кВт тогоор баталгааждаг. Тэгээ MTRG гэдэг өөрсдийн гэсэн governance tokenтэй ийм хүү төсөл байна. Тэгээд энэ хүү төсөл маань яванда маш олон блокчейнуудыг хооронд нь холбосон ийм блокчейн болно гэж ярьж байгаа. Энэ төсөл бас надад айгу сонирхолтой санагдсан. Тэгээ би багахан хэмжээний мөнгөөр ерөөхдөө бол KuCoin дээр энэ төслийг бол худалдаж авсан байгаад байгаа. За тэгэнгүүт за нэг иймэрдүү development-ууд явагдаад байна гэх тэгэнгүүт Moon River энэ дээрээс naturally дараагийн хувьсал маань юу болж байгаа гэхээр Polkadot-тэй Parachain auction гэдэг зүйл маань одоо эхэлсэн. 11 сарын 4-өөс эхлээд ерөнхийдөө нэг өөрчлөсөн байдлаар өөрчлөөд хүмүүс мөнгөө хийгээд эхэлсэн. Тэгээд Binance гих мэтлээ одоо том exchange Binance KuCoin гихчлэн том exchange-үүд дээр аль хэдийн та Parachain auction-д оролцох боломжтой. Гэхдээ нэг зүйлийг ойлгохтой зүйл нь юу гэхээр Dota хийчих юм бол тэр чинь 96 хоног 96 7 хоног тэр чинь түгжигдэн 96 7 хоногийн дараа та тэр мөнгөө эргүүлж авна. Тэр мөнгийг чинь тухайн төсөл ерөөсөө авч хэрэгжүүлэхгүй зүгээр л тэгэж хэмжээний Dota-ыг contract буюу smart contract-ын дотор ингэж цуглуулснараа тэрхүү төсөл маань Polkadot дээр ажиллах 100 шиг Parachain-ээс өөрийн гэсэн нөгөө slot буюу өөрийнхөө байр суурийг олж авч ийна гэсэн санааг ерөөхдөө илэрхийлж байгаа. Тэгээд тэрнийхээ хариуд яг нь зөндөө олон төслүүд урамшуулалт ингээд санд болгож байгаа. Миний хувьд бол Binance KuCoin гихчлийн exchange-үүд дээр тэгэж Dota төгчийг бол би зөвлөхгүй. Ягаад гэвэл 96 7 хоног гэдэг чинь бараг л 2 жилдээ 2 жилийн хугацаанд centralized exchange дээр өөрийнхөө ингээд coin-ыг төгжнө гэдэг чинь өөрөө эрсдэлтэй байхгүй. Ягаад гэвэл улс төрийн нөхцөл байдлыг яаж хувирах уу те өөрийн чинь амьдардаг улсад Binance-ыг хоригдчул яах вэ? Дараад нэг хэрэглэг төвхтэй болчихно гэх мэтлэн. Тийм учраас decentralized маягаар ерөнхийдөө оролцол зүгээр тэнгууд parallel гэдэг одоо параллел шугам гэдэг ийм ингээд хоёр шугамыг хэлдэг ш тэр шигээ parallel гэдэг үгний тийм нэртэй нэг төсөл байна. Тэгэхээр энэхүү төслөөр дамжуулаад Parachain auction-д оролцох боломжтой. Тэгээ өөрийнхөө referral link-ийг description дээр оруулж энэ линкээр ороод бүртгүүлэх юм бол би бас нэг хөр урамшуул авах юм байна. Тэгээд бас сэргэлнэж байгаа сте. Чамд шиг referral link байхгүй юу? Би оруулчих л та. Яг чамд байсан бол би чинийхээ оруулахтай байлаа. Тэгээд одоо хэд хэдэн төслүүд айл хэдийн хамгийн ихний slot-ыг авах гэж өрсөлдөж чинь тэрэн дотор ямар төслүүд байгаа гэхээр миний дөнгөсөө ярьсан Moonbeam байгаа. Тийм учраас Moonbeam-ийг ярьсан. Тэгээд Akala, Astar, Littentree, Bitfrost, Centrifuge, Clover, Cross Network, Darwinia Network, Affinity, Equilibrium тэгээд Manta Network тэгээд энэ өөрсдийнх нь Parallel гэдэг ийм төслүүд байгаа юм байна. Тэгээд Parallel-оор орсноор яах вэ гэхээр нэгт Parachain auction-д оролцоод нөгөө нэг дэмжиж байгаа төслийнхээ урамшууллыг авна. 96 7 хоногийн дараа мэдээж Dota эргүүлж авна. Дээрээс нь Parallel гэдэг энэ платформын Para гэдэг зоосыг урамшуулт авах юм байна. Тэгэхээр ийм давуу талыг бий болгож байгаа юм байна. Тэгэхээр Parachain auction дээр бол миний бодлоор дараагийн удаагийн өсөлттэй энэ цикл дээр бол нэлээд том боломжуудыг би харж байгаа. Манай баг 11 сарын 13-нд Polkadot-ын Dota-ийн Parachain-ны auction буюу дуудлага худалдаа эхлэхээс өмнө бид нар болох юм байна гэдгийг хүнээс олж мэдээд ерөнхийдөө Discord дээр хүмүүст мэдээлсэн байгаа. Тэгээд тэр арилжааг биднийг дагаад би бас Dota худалдаж авч байгаа ч гэсэн илэрхийлсэн хамт орсон улсууд байгаа бол бас хөөрхөн ашиг хийсэн сууж байгаа. За тэгэнгүүт би түрүү ягаад нөгөө Moonbeam дээр тэр Parachain auction дээр оролцсонгууд 17% Dota төгссөн улсууд дээр өгж байгаа байхгүй. Тэгэнгүүт Moonbeam ч угаасаа айгүй popular төсөл учраас айл хэдийн угаасаа ингээд нөгөө нэг Dota төгсөл дээр тэргүүлээд эхэлчихэж байгаа. Тэгэхээр амар олон хүн Dota төгсөж юм бол чиний анх урамшуул чинь баг. Чи баг урамшуултаа гарч байгаа бол баг ашигтай гарч ирнэ. Чи Dota 96 7 нэг төгсөж байгаа. Dota чинь 100 нуурсан байсан ч гэсэн чи ашиг авч чадахгүй гэсэн үг байхгүй. Дараад нь bear market эхэлчих юм бол нөгөө Dota чинь унчих юм болон чи тэгээд алдагдaltaй гарч ирэх эрсдэл чамд байгаа гэсэн үг. Тэгэхээр Parachain auction дээр оролцож байгаа бол чи төслийн айгуу тийм болгоомжтой сонгох хэрэгтэй. За миний хувьд тэгэнгүүт яг энэ Moonbeam-тэй адилхан Ethereum-ийн аппликейшнууд ажиллах боломжтой ийм блокчейн байгаад байгаа. Тэгэхээр энэхүү блокчейн маань ямар блокчейн байгаа вэ гэхээр Shiden юм уу Shiden гэх юм уу Shiden л ах миний. Тэгээд SDN гэдэг зоостой Shiden гэдэг ийм блокчейн байгаа. Тэгэхээр энэхүү Shiden гэдэг блокчейн маань их сонирхолтой. Бид нар гарахаас өмнө Secret Network-тэй гүүр хийцэн байсан. Тэгээ SDN гэдэг зоос нь болохоор Kusama-гийн блокчейн дээр байдаг. Одоогоор айл хэдийн KuCoin дээр арилжаалагдж байгаа. Тэгээ Polkadot дээр айл хэдийн Parachain-ос явж байгаа. Тэн дээр болохоор Astar гэдэг өөрсдийнх нь блокчейн одоо гарч ирнэ. Тэгэхээр би энэ хоёр coin дээр нь хоёулын дээр нь булш байгаа. Тэгээд Cosmos ecosystem руу холбосон IBC технологи барья гэдэг өөрсдийнх нь форум дээр ерөнхийдөө бол юу авч исэн. Санд хураалт аваад тэгээд тэрийг ерөнхийдөө барихаа илэрхийлсэн 3-4 сарын дотор ерөнхийдөө дууснаа гэд 9 сард яригдчихсэн. Тэгэхээр одоо Parachain auction маань дуусангууд 12 сарын 17-ноос 20-оос эхсүүлээд ихний Parachain-ууд маань ингээд шууд юун дээрээ
public net дээр гараад явах юм байна. Тэгэхээр тэр үед bridge бэлэн болчихно. Secret network-тай айл хэдийн холбогддог. Дээрээс нь AnySwap гэдэг одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг гүрний технологи байгаа. Тэр гүрний технологитой бас холбогдсон ийм зоос байгаад байгаа. Дээрээс нь Binance-аас хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ одоо бол Binance дээр арилжаалагдаж эхлэегүү. Тэгээд Kraken, Crypto.com, KuCoin гэх мэт exchange-үүд дээр арилжаалагддаг. Сайн анхаарах ёстой зүйл нь юу гэхээр Америкийн хуулийн дагуу бүгдийг мөрдөөдтэй Америкт амьдарч байгаа улсууд хэрэглэх боломжтой Crypto.com, Kraken гэдэг хоёр exchange дээр байгаа маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр бүх exchange дээр гарах боломжтой. Coinbase дээр ч гэсэн ирээдүйд ерөнхийдөө гарна гэсэн хүлээлт миний хувьд байна. Тэгэхээр Binance дээр гарах бах, KuCoin дээр ч гэсэн юун дээр Coinbase дээр ч гэсэн ирээдүйд гарах бах. Тэгээд STN гэдэг энэ хүү зоос маань ерөнхийдөө бол KuCoin дээр гарч ирчээд хөрх $9 хүрчээд одоо нэг $3 гарантай байгаа ийм зоос байна. Тэгэхээр энэ хүү зоосыг ерөнхийдөө пуужиндах зоосоор сонгосон байгаа. Тэгээд манай багийг дэмжиж бид нартай хамт хөрөнгө оруулалт хийдэг бүх хүмүүстээ амжилт хүсье. Тэгээд дараагийн дугаар болтол баяртай. Ямар хөтэй вэ? Good job. За түргийлгээ эхлүүлээ.